нийгмийн даатгалын асуудал, эрүүл мэндийн даатгалын асуудал аюу тулгамдсан асуудал болоо та. Тэгээ ингэсээ хаах бит хоёр өнөөдөр нийгмийн даатгалын сангийн энэ ямар асуудал байгаа юм бэ гэдгийг жоохон задлж ярилцах гээд өнөөдөр суулж байгаа. Тэгэхээр энэ бол нийгмийн даатгал, ер нь эрүүл мэндийн даатгал ер нь жоохон түүхээсээ яриад тэгээ асуудал юу вэ гэдгээ бид нар өнөөдөр ярилцах байх. Гэхдээ ер нь ингэсээ хаах та нэг юм хэлэх үү одоо ер нь хэзээс бид нар нэрийн данстай болсон юм бэ? Энэ нийгмийн даатгал маань ер нь ямар асуудалтай нэг товчхон. Ер нь бол 1960 оноос хойш төрсэн хүн болгонд нийгмийн даатгалын одоо нэрийн данс гэж юм байна. За албан бус мэдээлэлээр 2022 онд хийсэн одоо тооцоол тэр юмар ингээд энэ бол албан бус мэдээлэл шүү. Тэгээ 60 оноос хойш төрсэн хүмүүсийн нэрийн дансны одоо үлдэгдэл бол нэг 26 их найт төгрөг байдаг гэж байна. Дансан дээр. Бичилт хүн болгоны нэр Монгол яг ингээд харчих бол хүн болго харчих байна. А гэтэл яг тэр мөнгө хаана нэх байхгүй. Дансан дээр бол тоо байна. Бодтоор бол мөнгө байна. Энд чинь яг нэг 2000 онд тий засгийн газар шийдвэр гаргаад нийгмийн даатгалын нэрийн дансыг үүсгэсэн баг тийм үү. Хүн болгоны нэр дээр одоо бичлэлт хийгээд одоо дансных нь нэр дээр одоо мөнгө байх хэрэгтэй байтал одоо байхгүй өртөө. Тэгээ жил болгон нийгмийн даатгалын сан алдагдaltaй ажилтгаа төсөөс татаас өгдөгөө гэсэн ийм мэдээлэл яриад байдаг сангийн сайд. Гэтэл бол тийм биш ээ гэдгийг бол та баримтаар нотолж хэлэх гээд байгаа үст тийм. Тийм. Ер нь яг жил болгоны одоо энэ юу байна л да 2016-аас 2015 оны эрүүл мэндийн даатгалын сан нийгмийн даатгалын сангийн одоо хуулийн тооны ийм нэгтгэл байгаа байхгүй юу? Оноор нь орлого нь хэдвэсэн, зарлага нь хэдвэсэн. За тэр нийгмийн даатгалын сангийн орлого дотор төрөөс хариуцж санхүүжүүлэх юм хэдэн төгрөг юм. Ийм задлсан тоо байгаа. Тэгээ энэгээр ингээ харахаар одоо 2016-аас 25 гэдэг чинь сүүлийн 10 жил гэсэн үг шүү дээ. Бүтэн 10 жил. Энэ 10 жилийн туршид нийгмийн даатгалын санд 32.8 их найт төгрөг. Орлого нь. За энээс өөрөөр хэлбэл төрийн хариуцаж төлөх нийгмийн даатгалын сан гэж юм байна шүү дээ. Энэ бол төрийн өгж байгаа датаац биш байхгүй юу? Энэ дээр бол яг сангийн сайд бол одоо ноднон штэ нэг ярилцлагаар бүр одоо нийгмийн даатгалын сан чинь дампуурах гэдэг энэ жамд болохын төрөөс одоо бүр датаац өгдөг гэж ярьсан байхгүй юу? Одоо дөрөв гарна. Энэ чинь датаац биш байхгүй юу? Ерөөсө төр өөрөө хариуцах хэрэгтэй. Одоо мөнгө. Тэр нь юу гэхээр нийгмийн даатгалын хууль гэж юм байх гарахаас өмнө тэтгэж тарцсан хүмүүс шүү дээ. Одоо тэр хүмүүс чинь амьд байна. Тэднэрт өгж байгаа юм. Цэргийнхний нийгмийн даатгал. За төрийн албаа агшийн 50%. 36 сар цаатан маатан тэр чинь бол тэтгэж байхгүй. За. Тэр цаатнуудын нөгөө нийгмийн даатгалын чинь төр хариуцж байгаа. Малчтын 50%. Шүү ингэ зөндөө нэг байгаа байхгүй. Тэр чинь явсаар байгаад ер нь төрүүл одоо сүүлийн 2 жилийн мараад 1.1 одоо ер нь нөгөө батлсан хуулийнхаа дагуу төр нөгөө төсвийн бусад их усрээс нийгмийн даатгалын сан руу төлөх ёстой. Үгүй бусад их усрээс биш. Ерөөсөө төр өөрийн хариуцж төлөх ёстой. Нийгмийн даатгалын сан. Тийм яг бусад их уср гэдэг нь сангийн мөнгөөр бусад татварынхаа их усрээс орлогоос л өгч гэнэ гэсэн үг шүү дээ. Энэ бол ер нь одоо нэг сүүлийн 3 жил 24 25 нэг ингээ харахаар нэг 1.2-оос 1.5 их найт төгрөг юу нийгмийн даатгалын сан руу төрөх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ нэг бол одоо сангийн одоо сангийн сайд зарим үед одоо төрөөс өгч байгаа датаас мэтэрээд энэ бол датаас биш л. Эрүүл мэндийн даатгалын сан гэхэд бас нөгөө эрүүл мэндийн туслан үйлчлэгийг төр хариуцж байгаа. Хүүхдүүдийн 16 хүртэл насны хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгал өндөр насны эрүүл мэндийн даатгал чинь төр хариуцж байгаа. Энэ нь болохоор бас нэг их найт гарна төгрөг гэдэг байхгүй. Тэгээ одоо сүүлийн 10 жилийн эрүүл мэндийн даатгалын санд бол 32.8 их найт төгрөг. За энэс 7.7 их найдын төрийн хариуцах. За зарлага нь болохоор 31.4 их найт. Яг одоо эндээс ингээд одоо үлдсэн байж гин гэдээ үзэх юм бол 1.4 их найт төгрөг нийгмийн даатгалын санд байх шээ. Одоо нөгөө эрүүл мэндийн даатгалын сангийнх нь нэмэгдээл явах хэрэгтэй байж. Нэмэгдээл явах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сангийн болохоор 10.8 их найт орлого. Энээс төрийн хариуц төлөх нь 4.1.
Зарлага нь 9.7, үлдэгдэл нь бас нэг 400-аад тэрбум төгрөг байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь. Гэтэл энэ чинь энэ мөнгө данс байхгүй. Харин тэгэхээр нөгөө төр маань сангийн ам одоо нөгөө хүлээсийг үүргийнхээ дагуу нийгмийн даатгалын санд төлөх ёстой төлбөрүүдээ бүрэн өгөхгүй байна л гэсэн үг тийм үү? Үндсэндээ ер нь цаанаа болохоор үндсэндээ бүрэн өгдөггүй. Тэгээ нийгмийн даатгалын урсгал орлого ба штэ. Аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа. Төрөөл энийг бүрэн өгдөг юм шиг байна. Тэгээ нөгөө нэг юу гараад байна штэ. Тэрний нь болохоор тэгэхээр нөгөө нийгмийн даатгалын сангийн үлдэгдлээрээ ингээд өсөж үржих ёстой мөнгөний сангийн ам авч хэрэглчээд өөр юмд ашиглаж байна гэсэн үг тийм үү? Тэр авч хэрэглээд байгаа юм гэдэг юу нь болохоор одоо төсвийн алдагдланд өчөж байгаа. Одоо эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан гэдэг юм чинь нэмэх үлдэгдэлтэй гараад байна шүү дээ. Тухайл бол одоо 2026 оны сая батлагдсан энэ 26 оны төсвийн тухай хууль гэж байна шүү дээ. Энэ төсвийн хуулиар чинь нийгмийн даатгалын сангийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг давхар цуг баталж байгаа. За энэгээр баталсан юмар ингээ харах юм бол 26 оны нийгмийн даатгалын сангийн орлого бол 7 их найт 892 тэрбум төгрөг. Зарлага нь болохоор 6 их найт 585 тэрбум төгрөг. За ингээд энэ орлогоос зарлагыг хасаалахаар тэрбум 1 их найт 307.1 тэрбум төгрөг. Тэгэхээр одоо нийгмийн даатгалын санд төлж байгаа хүмүүсийн мөнгө их байна, авч байгаа нь бага байна. Тэгэхээр урсгал данс нь бол нэмэгтэй байна. Тийм. Эрүүл мэндийн даатгалын сан болохоор 2 их найт 822 тэрбум. Зардал нь болохоор 2 их найт 458.8. Нөгөө зарлагаасаа дасаа болохоор 363.4. Ингээд энэ хоёр сангийн чинь нөгөө нэмэх үлдэгдэл нь болохоор 1 их найт 670.5 тэрбум төгрөг. Одоо нөгөө яг энэ улсын төсөв гэдэг маань хууль. Хуулийнхаа дагуу энэ самаар ингэж энэ дүнгээр өсөж явах хэрэгтэй. Уг нь бол тийм. Гэтэл сангийн ам хуулиа биелүүлэхгүйгээр энэ сангийн өгөх ёстой мөнгийг бүрэн өгөхгүй гэсэн үг үү? Ер нь яг энэ одоо ингээд төсвийн алдагдлыг санхүүжүүлчихэд байна шүү дээ. Одоо яг энэ төсвийн тухай хууль баталдаг энэ ер нь одоо төсвийн тэнцлийн энэ тоон дээр ингээ харахаар одоо төсвийн энэ 2026 оны төсөв бол яг нийт дүнгээр бол 3 их найдаа алдагдлаас 3 их найд 15 тэрбум. За гэтэл энэ дээрээс нөгөө саяны хоёр сангийн нэмэгдэн байна шүү дээ. Тэрүүнийг энэ 3 их найдаас чи хасаад нийтдээ 1.7 их найд 1.6 их найд төгрөг хасчих шүү дээ. Одоо тэгэнгүүт тэрүүнийг хасчээж баталсан төсвийн алдагдлал чинь 1.8 одоо 8 их найд болоо. Одоо нөгөө дотоодын нийт тэтгэврийн 2-оос хэтрэхгүй гэдэг. Одоо ингэсэн биш ч барилж байгаа байхгүй. Одоо ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн мөнгнөөс 1.6 их найдыг аваад алдагдлаач. Төсвийн 3 их найдын алдагдлынхаа талыг наачж байгаа юм биш үү? Яг үнтэй. Тийм. Энэ одоо юунаас болоод яагаад ингэж хаагаад байд юм бэлаа гэдэг асуудал гарч ирж шүү дээ. Тэгэхээр эн чинь бас нэг одоо хэд хэдэн хуулийн заалтууд байгаа байхгүй. Тухайлбал одоо төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйл гэдэг юм дээр төсвийн орлого гэдэг чинь юунаас бүрдэх юм бэ гэж бичсэн байна. За энэ нь болохоор нэг нь татврын орлого, нөгөөх нь татврын бус орлого гэж. Одоо татврын орлого гэдэг нь болохоор татврын ерөнхий хууль дээр бичсэн татвар, албан татвар, төлбөр хураамж 20 гаруй юм байгаа шүү дээ. Бараг 30 байгаа. Тэдний татврын бус орлого гэдэг нь болохоор нөгөө төрийн өмчийн компаниудын хувьцааны ногдлол шиг. За тэгээд төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглуулсан төрөөслүүлсний төлбөр тэгээд төсвийн байгууллагын төсөвтэй байгууллага өөрөө орлого гэдэг юмас ингээд. Ерөөсөө энэ хоёроос бүртгэсгүй төсвийн орлого чинь. Нийгмийн даатгалын сангийн орлого, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого гэдэг юм чинь төсвийн орлого биш. Өөрөөр хэлбэл энэ чинь төсөвтэй ерөөсөө пайдлын байхгүй. Одоо бидний төрд итгээд ядарсан эсвэл одоо хөдөлмөрлөх чадвараа алдсан өндөр насны төрд гарсан төрд итгэж хадгалуулсан мөнгө нийгмийн даатгалын сан бол. Эрүүл мэндийн даатгалын сан бол өвдөж завхаараа хэрэглээгээд төрд итгээд өгсөн мөнгө. Ер нь эн чинь бол нөгөө даатгалын сан шүү дээ тийм үү? Даатгал. Эн чинь бол ямар нэгэн төсөв бол биш. Уг нь бол энэ шимтгэл төлсөн хүмүүсийн дундын сан. Яг үнэ. Тэгээ тэндээсээ нөгөө мэдээж хэрэг одоо настай хүмүүстэй
халамж тэр цангаас өгөөд өвдөж зовсон хүмүүсээ эрүүл мэндийн сангаас төлдөг. Тэгээ нөгөө нэг эн чинь нөгөө нийгмийн одоо хариуцлагын хүрээнд одоо хүмүүс нэгээ ингэ дэмжиж авч явж байгаа нэг хэлбэр шүү дээ. Гэтэл сангийн удирдлага нь сангийн яам байгаа тийм үү? Сангийн удирдлага нь одоо төрд багтах. Төрд байгаа тийм үү? Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын сангийн удирдлага нь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамд, эрүүл мэндийн сангийн удирдлага нь эрүүл мэндийн яамд байгаа шүү дээ. Засгийн газарт байгаа. Засгийн газар байгаа. Одоо тэгэхээр ингэж болох. Одоо энэ сангийн одоо захиран зарцуулалтыг шийдээд байна тийм үү? Тэгэхдээ энэ мөнгө өсдөг юм уу? Яаж өсдөг? Хадгаламжт хийгээд өсгөд юм уу? Одоо ер нь яг хөө нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн одоо чөлөөтэй үлдэгдлээ шүү дээ. Тэрүүнийг үл яг одоо арилжааны банкнд хадгалуулаад тэгээд тэр хүүгээр нь тэр санчаа хариуцаад ингээ явах хэрэгтэй. Ер нь зүгээр барууны одоо тогтолцоогоор эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын сан бол ерөөсөө маш том их үсэг болж байгаа шүү дээ. Хамгийн урт хугацааны доктортай, найдвартай тэргээр чи одоо хадгалуулахын хадгалуулж байна. Үнтэй одоо цайтай дампуурахгүй тэр хувьцаа тэрний ашигаар өсөж байна юм чинь. Эсвэл нөгөө хөрөнгөний бирж индекс авдаг тийм. Тийм, бонд ч авч. Манайд бол тийм байхгүй. Харин наоборот эсэргээр тэгж авижуулахын одоо өмнөх юмнууд зөндөл гарч ирсэн шүү дээ. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкнд хадгалуулаад одоо капитал банкнд хадгалуулаад хэдэн тэрбум төгрөг 180 тэрбум төгрөг. Одоо олж аваагүй л байгаа. Одоо хүртэл байхгүй л. Тий. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 100 тэрбум тийм үү? Бас байхгүй. Байхгүй. Тэгээ аваагүй гэсэн шүү дээ. Авч авч чаддаг л. Гэтэл энэ ер нь яагаад ингэж энэ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн энэ одоо урсгал зарлагаас давсан орлогын төв байна шүү дээ. Энэгээр яагаад ингэж одоо алдагдал хаагаад байд юм бэ гэдэг юм ингээ мөшгөөд үзэхээр төсвийн тухай хууль гэдэг юм дээр төсвийн тухай хууль дээр Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, ирээдүйн өв сангийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, баялагын сан. Тэгээ баялагын сан тэгээд нийгмийн даатгалын сангаас бүтнээгээд авч бичсэн байхгүй. Нэгдсэн төсөв. Гэтэл төсөв гэдэг юмны төсвийн орлого орон нутгийнч бай, улсын төсөвч бай, тэр ирээдүйн өв сангийн төсөвч бай, тэр чинь ерөөсөө цэвэр татврын орлого суулж байгаа. Албан татвар гэж бичсэн юм ба шүү дээ. Одоо татвар төлбөр хураамж гэдэг юм. Гэтэл эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан хоёр ч хуулиа шимтгэл. Төсвийн орлого гэдэг тэр хуульчилсан одоо төсвийн тухай хуулийн тэр 23 дугаар зүйл дээр шимтгэл гэдэг үг ирсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө төсвийн тухай хуулийн саяны тэр заалтанд дулддэж өөрөөр хэлбэл нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн чинь наад 2 сан чинь байгаамаа гэж хэлээд нөгөөдгөр нь нөгөө 2 сангийн нэмэгдэнгээр төсвийн алдагдлыг бууруулаад тэгж бууруулсныхаа хүчинд өөрөөр хэлбэл төсвийн алдагдал тухайн жилийн төсвийн алдагдал дотоодын нэгтгэх нь 2-оос хэтрэхгүй байна гэсэн одоо нөгөө төсвийн шаардлага ба шүү дээ. Төсвийн доктортой байдлын хуулиар төсвийн шаардлагыг биелүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь бол үндсээрээ буруу юм. Хоёрдугаар юу зөрчөөд байна вэ гэхээр нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бол зориултын бусаар ашиглах юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 12.2 гэдэг залтаа бүр хоригдсон гэдэг юм. Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зориултын бусаар ашиглахыг хориглоно. Тэгээд тусынхаа хуулийн одоо нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн бас холбогдох зүйл дээр энэ эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санг ямар юмд зарцуулахын бүр ингээд тоочод ингээд бичсэн. Энэ дотор төсвийн алдагдлыг өөрөөр хэлбэл тийм эрэг мөнгө үлдэх юм бол тэргээр төсвийн алдагдал хаах ямар ч тийм хуулийн зохицуулт байхгүй. Окей. Тэгэхээр ерөөсөө эн чинь нөгөө засгийн газар маань хуулиа зөрчөөд байна л гэсэн үг. Хуулиа зөрчөөд байна. За гэтэл төсвийн хууль гэж юм дээр төсвийн хууль дээр чинь давхар нөгөө юуг баталж байгаа байхгүй юу? Тухайн жилийн төсвийн хуулиар энэ тухайн жилийн төсвийн хууль дээр энэ одоо тухайн жилд засгийн газарт өгж байгаа одоо төсвийн алдагдлыг санхүүжүүлэх авцсан өр ширээ дарахын тулд одоо ямар их хуулиар ашиглах юм, хичнээн төгрөгнөө бонд гаргах юм, ямар өр тавих юм гэдэг юм чинь төсвийн тухай хуулийн 11 дэх зүйл дээр ингээд бүр тоочоо бичсэн байж байгаа. Одоо энэ 2026 онд гэхэд ингээд
хичнээн төгрөгийн зээлийн дээд хэмжээ нь хэдэн төгрөг хэд вэ? Одоо 562 тэрбум төгрөг. Гадаад төслийн санхүүжилттэй 1.5 их 80 байна. Өрийн удирдлагын тухай хуулиар одоо аймаг орон нутгийн гарах одоо үнд цаашны хэмжээ 150 тэрбум. 11-р зүйл дээр нь энэ зээллэг орон өрийн зохицуулалтаас бусад 2026 онд төсвийн жил төлөх засгийн газрын өрийн хэмжээ 2.6 одоо их 80 байна. Гэт ингээд бичиж байгаа байхгүй. Гэтэл одоо энэ дотор уг нь чинь сангийн мөнгийг ингээд алдагдлаагаа аваад хэрэглэж засгийн газар. Тэгэхээр энэ чинь нийгмийн даатгалын санд зөвхөн одоо 26 он гэхэд нийгмийн даатгалын санд 1.7 их 80. Эрүүл мэндийн даатгалын санд нь 360 гаруй тэрбум төгрөгийн одоо энэ чинь өртөө болчихж шүү дээ. Одоо бивэл тэрж удаад байгаа байхгүй өөр юм байна. За гэтэл үндсэндээ нийтдээ одоо 26 оны төсвөөр ихэд 1.7 орчим их 80 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сангийн гээд нэмэх дүнгээр ингээ алдагдал бууруулчихлаа шүү дээ. Нэгэнтээ алдагдал бууруулсан чинь энэ санд чинь энэ мөнгө чинь буцааж өгөх хэрэгтэй байхгүй төр. Тэ? Энд чинь төрийн одоо захиран зарцуулах тэр татврын орлого биш шүү дээ. Тий. Төрөл татврынхаа орлогоор уг нь бол шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгө байхгүй юу? Энэ чинь төрийн ч мөнгө биш. Бидний мөнгө биш. Бидний мөнгө байхгүй юу? Тий. Гэтэл одоо энэ төсвийн хуулийн 26 оны төсвийн хуулийн 10 дугаар зүйл 11 дугаар зүйл бичсэн энэ дотор энэ одоо бидний энэ одоо уг нь төр энэний өгөх ёстой дэ буцааж өгөх ёстой 1.7 их нэг төгрөг ба шүү дээ. Нийгмийн даатгалын сангийн тэр нэг их нэг 307 тэрбум. Эрүүл мэндийн даатгалын сангийн 363.4 тэрбум. Нийлээд нэг их нэг 670.5 их тэрбум төгрөг. Одоо энэ үрийн аль дотор байгаа юм гэхээр тэр нь тодорхой биш. Окей. Одоо тийм болчиход байгаа аахгүй юу? Одоо эндээс ер нь гарцсан юу байх вэ? Одоо жишээлбэл ингэж штэ хүн одоо тэтгэвртэй гараад яхахлаар шууд нэг эмзэг давхарлаа орж иж байхгүй одоо нөгөө тэтгэврийн хэмжээний хүрдгүү. Тий одоо амжилтлын өртгийг хангаж дийлэхгүй. Тэгэл шууд нэг ядуурлал орох гэдэг. Гэтэл гадаадд бол нэг тэтгэврийн сан маань тусдаа мэрэгжлийн санхүүгийн байгууллагад удирдаад аваад явдаг. Жил болгон тэр нь өсдөг. Тэгээ хүний нэрийн даас нь яг бодиттойгоор мөнгө байдаг. Тэгээ нөгөө тэтгэврт гарахдаа хоёр сонголттой. Нэг бол сар болгон тогтмол дүнгээр авах уу? Эсвэл энэ тэтгэврийн санд хоримтлагдсан мөнгөө нэг дор бөөнөр нь аваад за одоо орон байраа сайжруулдаг ч юм уу, эсвэл бизнес эрхэлдэг ч юм уу, эсвэл зарим зүгээр аялал зугаалаа тэрийг өрөөд явдаг ч юм уу, ийм сонголт байдаг. Гэтэл Монгол ерөөсөө сонголт байхгүй наа. Тэгэхээр энээс гарсан юу гэж би бодож байна. Одоо энээс гарч одоо тэр бидний дуурах гэдэг одоо бид нар барууны улсыг л дуурайж сайхан болох гэдэг шүү дээ. Ер нь бол зэсэг төрийн одоо айлч намн тэр ерөөсөө тийм юм яриад байгаа. Тэгэхээр өнөөдрийн бас бодитоотыг ярмаар байхгүй. Өнөөдөр тэтгэвэр нэмүүлээгээд хөшчүүл жагсаад боо юм боллоо жагслаа. Тэгэнгүүт тэтгэвэр нэмэх биш, тэтгэврийн зээлийн хугацааг нь суугаад 36 сар болгоод тэрнийг бол одоо мундаг мөнгө өгсөн юм шиг юм яриад. Мөнгө өгсөн юм шиг баг тийм яриад. Одоо 26 онд ер нь энэ сүүлийн хагас жил баг 8 сараас хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээ одоо төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шүү. Тэрнийг авч чадах байлцсан. Яасан? Эрүүл мэндийн даатгалын сан хосорсон. За ингээд тэтгэврээ нэмж чаддгүй хуулийн дагуу одоо төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадах байлцсан. Ийм бодит байдал байна. Тэгэхээр энэнийг одоо ингээд энэгээр нь явуулаад байх юм уу? Яах юм бэ гэдэг асуулт байна. Тэгээ миний хувьд бол одоо эндээс гарцуул юм байна. Нэгдүгээр төсвийн тухай хууль дээр байгаа. Төсвийн тухай хуулийн тэр нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, тэгээ тэрүүн дотор тэр хоёр санг авчиж байна шүү дээ. Тэр заалтаас тэр хоёр санг нэгдүгээр одоо авч явах зүгээр арга байхгүй. Яг энэ санаа сангаараа төсвөр байх хэрэгтэй байхгүй. Одоо сан төсвөө хоёрыг холжоод байна шүү дээ. Тэгээ сангийн нэг талдаа бол сан уулгын үлдэгдлээр өсөж явах ёстой байтал тэр өсөж явах боломжтой мөнгөний төр ингээд авчаад байна шүү дээ. Тий? Алдагдлаа сан хаачаад. Тий. Тэгэхээр одоо сангаа нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангаа төсвөөс тусгаарлаж юм бол тэр сан чинь харин жинхэнэ харивжаад хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг өсгөх боломжтой ингээд харагдаж байна. Энэ бол миний бодлоор одоо төсвийн тухай хууль дээр байгаа тэр нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн дотор эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санг оруулаад бичсэн нэг оруулсныг болиулах хэрэгтэй. Энэ чинь сангийн мөнгө төсвийн мөнгө хоёр
төсвийн мөнгө л татвар төлөгчдөөс хурааж байгаа татвар мөнгө. Сангийн мөнгө гэдэг чинь бид нэр төр тэтгэе хадгалуулсан бидний мөнгө. Тэгээ тэр хоёрыг чи холчоод тэгээ тэр татварын мөнгө хүрэхгүй алдагдал гарангуут нь сангийн нэмэг үлдэгдлээр хаачдаг шүү дээ. Энэ үнийг ерөөсөө энэ үний их усүр нь тэр төсвийн тухай хуулийн тэр нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн дотор энэ хоёр санг оруулж бичсэн тэр нь бол алдаа юм байна. Тийм учраас төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаад нэгдсэн төсвийн тэр бүрэлдэхүүнээс энэ эрүүл мэндийн даатгалын сан нийгмийн даатгалын сангийг нэгдүгürt гаргах шаардлагатай. Хоёрдугаарт нийгмийн даатгалын ерөнхий хуулийн одоо нийгмийн даатгалын сангийн орлого зарлагыг зохицуулсан тэр бүхэл бүтэн зүйл байна. Тэр дотор нийгмийн даатгалын сангийн удирдлага гэдэг юмыг өөрөөр хэлбэл үндсэндээ бараг ерөн засгийн газраас гармаар авах. Мэргэжлийн өөрөөр хэлбэл тэ хариуцлага хүлээсэн. Улс төрчид нөгөө сангийн гар үсэг зураа шидээн гэдэг чинь цаанаа дахиад нөгөө авилах хулгай яваад байна шүү дээ. Дээр нь эрүүл мэндийн даатгалын сангийн юм чинь эрүүл мэндийн даатгалын тухай хууль дотор бас бүхэл бүтэн зүйл байна. Тэр дотор нь дахиад ер нь энэ сангийн удирдлага ямар байх вэ? Санг юун захиран зарцуулах юм? Яаж энэ сангийн мөнгийг арвижуулах юм? Гэдэг юмыг тэнд тодорхой зааж өгч ингээд явахгүй бол одоо энэ чинь ясаар адил ингээд одоо хааштай нэг төр тарах хүмүүсийн тоон ингээд нэмэгдээд байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөж байгааг хэрээр нөгөө авах тэтгэврийн хэмжээ чинь ингээд багч гисэн ингээд өсөж байгаа шүү. Тэгэхээр нийгмийн даатгалын сангаас олох тэтгэв хэмжээний тухай хууль гэдэг юмар энэ чинь зохицуулагдаж байгаа шүү. Тэ? Тэгээ наанд бас зөндөө бол юм байна. Тэр юм чинь ингээд улам нэмэгдээд байхын хэрээр санд нь мөнгө байдгүй. Санд нь үлдсэн мөнгөөр ингээд төсвийн алдагдал хаагаад ингээд яваад байх юм бол эн чинь сүүлдээ одоо бүр энэ сангийн асуудал чинь маш хөндрөх байхгүй. Одоо бид нэр тэтгэврээ авч чадахгүй төвшин сангийн мөнгнөөс илүү одоо нөгөө тэтгэврт гарч байгаа хүмүүсийн амьдрал аяг хэцүү болчихж байгаа. Тэг нь тий? Хамгийн гол. Харин тий? Одоо нөгөө санч яг нэг улсаас нэг юм нэг юу одоо бүрэн болохоо байлаа гэхэд мөнгө хевлээд өгөх л. Гэтэл тэр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн амьдрал ингээд ороотой болно. Хамгийн гол цаад үүсэж байгаа асуудал нь тэтгэвэр авч байгаа хүмүүсийн одоо энэ инфляци ингээд бүх юмны өдөр ирэхэд өсөж байдаг. Тэтгэврийн одоо баг тэтгэврийн хэмжээ чинь маш бага шүү дээ. Тэр мөнгө чинь юм хэрэглэнэ одоо 40-40% ч хангаж чадахгүй. За тэгээд тэр тэтгэвэр авч байгаа за яг өөр хүүхэд нь ингээ харж халамжилдаг бас тийм ээ монголчууд чинь нэг гэр үлсэх юм. Гэтэл тэр чи одоо тэгэл доошоо нөгөө эмзэг юмруул ингээл одоо ийм байна. Монголд болохоор нөгөө тэтгэврийн хөгшин гэхлээр хамгийн нэг боломж муутай ядарсан хүүхдүүдээр нөгөө яадаг хүн болоод гадаадд эсрэгээр байдаг байхгүй юу? Тэтгэврийн хүн гэхлээр хамгийн завтай чөлөөтэй мөнгөтэй хүн. Одоо аял зугаалж идэгдэг одоо нөгөө тийм биш үү? Харин тий. Одоо бид нэр 100 ингээ Монголд явж байгаа зурчтайг харахад дандаа л өсчүүл байгаа шүү. Тэгээд эхнэр нөхөр хоёр сайхан тий. Хоримтлуулсан мөнгөөр аял зугаалж ингээд явдаг. Тэрний тэр одоо Монголд ирээд зарж байгаа мөнгөний ард ямар ч одоо өрөнд орохгүй шүү тэр хүмүүс чинь. Тийм. Тэгээ нөгөө тэтгэврийн сан маань одоо би жишээлбэл австралид ажиллаж байхдаа нөгөө тэтгэврийн санд ингээд мөнгө хоримтлуулдаг. Тэрний юу тэтгэврийн сангийн менежмент нь хувийн компани. Тэгээд над сар болгоо ингээд мэдээлэл ирүүлдэг. За таны мөнгө хэд вэ? Тэгэж өслөө. Ингээд тэгээд жилийн эцэст бол ерөөсөө ингээд ийм бид нар ийм үйл ажиллагаа явуулсан, ийм хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ одоо тий. Тэгэл ингээд нөгөө тайлангаа гэтэл манай нийгмийн даатгалын сан ерөөсөө ямар ч тийм тайлан байхгүй тийм үү? Өсөж байгаа юм уу, буурч байгаа юм уу? Энэ мөнгө нь хэд байгаа бүү мэд. За тийм нэрийн даасанд байгаа тэр мөнгө л байхгүй. Тийм л болчихсон. Ийм л болчиход байна. Тэгэхээр одоо энэ бодлого юу төрийн хууль тогтоогч нар тий төрийн гаргасан хуулийг хэрэгжүүлэгч нар за тэр хуулийг боловсронгуй болгох эрх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Одоо улсын их хурлын гишүүд, засгийн газар, Монгол улсын ерөнхийлөгч, хууль санаа ажилтны одоо энэ гурван субъекттэй. Энэ субъектүүд нь энэ өнөөдрийн энэ яриагаар хөндөгдөж байгаа энэ асуудлыг тэ зэгцэнд нь оруулах. Энэ нийгмийн даатгалын санан сангаараа байдаг. Төсөв өөрөө байдаг. Хоорондоо хойлолддог. Тэ сангийн мөнгө нь аривчжээдэг. Тэр сангийн мөнгө нь бас зориултынхаа дагуу зарцуулагдчихэдэг. Тэрний хяналт хэмээн сайжруулах энэ эрх зүйн орчныг л одоо бүрдүүлэхээс өөр аргагүй л нөхцөл байдалд өнөөдөр очиж байгаа байхгүй юу? Энэ үл яг тулцсан асуудал. Одоо энийг бол хойш нь тавих ерөөс арга байхгүй л байдал байна л гэж хараад байгаа.
Тэгэхээр одоо энэ нэг хин нэгэн хүн тэтгэврийн реформыг болоод улс төрч болгоолын худлаа ярьдیں۔ Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал хөтөлбөрийн сайд болгон яриад тэтгэврийн реформ хийгээл. За би яг үндэл реформ хийсэн сайдыг бол санахгүй байна. Тэр бол дандаа нэг юм одоо нэг арга цаасан, хугацаа сунгасан, өөрхөн байгаа хугацаанд нэг асуудал болохгүй, дэврэхгүй нэг юм дарах гэсэн ийм арга цаасан байдлаар л явж ирдэг л дээ. Одоо саяны жишээ түрүүний жив тэрэ гэдэг шүү дээ. Тэтгэвэр юм нэмээд өгөөч, сая 500 болгоод өгөөч гэсэн чинь тэ зээл авах гэж суугаад гэсэн та нараа ингээ одоо башилгачлаа ухаан юм ирж штэ. Гэхдээ тэгээд тэр хүн чи яаж тэр 36 сар 3 жил тэтгэвргүй амьдрах юм. Би бүр гайхаад байгаа. Хамгийн сонин тэр штэ. Тийм тэр чинь нөгөө ёо тэтгэврийн хөгшөнд зээл авах хэрэгцээ ч бага бах. Айгуул тэр үр хөвгт нь авч байгаа. Үр хөвгт нь аваад тэр нөгөө ямар нэгэн бизнес юм уу, машин юм уу, орон байранд тэгээд болгочихж байгаа. Гэтэл тэр хүний нөгөө яг нэг амжиргааг залгах ёстой тэтгэвэр нь зээл рүү ингээд төлөгдөд яваа 3 жил тэтгэвргүй яах яаж амьдрах. Тэгэл тэр чинь банк чинь угаасаа банкар дамжиж байгаа. Тэр тэтгэврийн данс нь айлгоо тэр банк нь зээл олгож байгаа. Тэтгэврийн мөнгө нь ороод ирэнгүүт хав гээл нөгөө судалгаа тэр гарах хатган судгаал явж байгаа шүү дээ. Тэгээ тэр үнийг нэг том боломж олгоцсон юм шиг. Одоо энэ чинь жинхэнэ бүр гал унтраасан нөгөө талаасаа бүр хуурсан бүр одоо нэг тийм уурантаа хүрмээ тий. Тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар тэтгэврийн реформ яг бодиттой реформ хийхийг бид нар төр засгаасаа шаарддаг хэрэгтэй байна. Хэрэгтэй. Хамгийн гол нь тий. Бид нар чи ирхэн байгаа. Харин тий. Одоо тэгээд яг хүмүүсийн амьдрал яг бодит амьдралтай холбоотой. Инээс болоод бас 400 мянган хүн энэ шудраг ус тогтолцоогоос хүсэхгүй байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэл төлтгүү гэдэг юм тооцоо байдаг. Одоо яг энэс ч болоод залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлмөр байна. Эргээд нөгөө өгөөж байхгүй. Хэлчихсэн шүү дээ. Уг нь өгөөж нь бол одоо сайн байхгүй тэр үлдсэн юм надад за тэр жоохон мөнгө үлдчихэн л та. Тэр жоохон хам байхгүй. Тэр нь жил болгон өсөөд тэгээд энэнийг нэг зүйтэй хадгалуулаа тий. Бас нэг улгаалын өөрч алчихгүй хамгийн гол нь нэр сангийн шиг мөнгөнд сайн манаач хэрэгтэй байхгүй юу? Сайн манаач гэдэг чинь сайн менежмент хийдэг тий. Хөндлөгийн хяналтны компаниуд байдаг. Одоо тэр энэ чинь хөндлөгийн хяналт гэдэг чинь бол төр хөндлөгийн хяналт хийж чадахгүй. Тэр эзэд нь бид тэр одоо тэр шимтгэл төлж байгаа хүмүүс шүү. Тэр хяналтын тэр шимтгэл тэр мөнгөний эзэд нь тэр хяналтыг өгөх шүү дээ. Тий. Одоо нөгөө хамгийн гол тэтгэврт гараад одоо нэг цалингийнхаа нэг 30 40% юм уу аваад тэгээд нэг яаж хөрөх вэ гэж зовж ирснээс нийт хоримтлуулсан мөнгөө одоо ингээд авах юм уу эсвэл дараагийн нөгөө найдвартай тий амьдралаа хангах хэмжээнд сар болгон мөнгө авдаг ийм тогтолцоор л шилжихгүй бол тий. За өнөөдрийн ярианд ингээд дуусж байна. Баярлалаа.